Засгийн газар засаг дарга нартай хуралдав. Энэ сарын 4-нд засгийн газрын өргөтгсөн хуралдаан болж аймаг нийслэлийн засаг дарга нар оролцлоо. Орон нутагт жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх замаар дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, ажлын байр бий болгох, эдийн засгийн томоохон салбар болох хөдөө аж ахуйн салбарт тулгамдж буй асуудлуудын талаар саналаа солилцсон холбогдох шийдвэрүүдийг гаргахаар өргөтгсөн хуралдаан хийж байна гэж Монгол Улсын ерөнхий сайд сайхан бэлэг онцлон хэллээ. Улс орон эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед хариуцлага хүлээсэн хүн бүрийн хичээл зүтгэл, эдүг санаачлагтай ажиллагаа нэн чухал байна. Нэг баг болж ажиллаж байгаа бидний хувьд илүү их хүчин чармаалт, эдүг санаачлах шаардлагатай. 21 аймаг нийслэлийн засаг дарга, 330 сумын засаг дарга, 1600 багийн удирдлагууд засгийн газрын танхимаас гарсан аливаа шийдвэрийг тосч ажиллах учиртай. Өнөөдрийн бий болоод байгаа эдийн засгийн төр зүрийн хүндрэлийг даван туулахад засгийн газар нутгийн удирдлагын байгууллага хоорондын ажлын уялдаа, удирдуулах ёс жаяг, харилцан дэмжлэгтэй хамтран ажиллагааг сайжруулах шаардлагатай гэж ерөнхий сайд хэллээ. За өнөөдрийн хуралдааны онцлог бол бас миний түрүү хэлсэн аймаг нийслэлийн засаг дарга нар бас оролцож байгаа. За ингээд бид нар өнөөдрийн хуралдааныхаа хилцэх асуудлын хүрээнд 5 сайд 5 чиглэлээр хилцүүлэг бол явуулнаа. Тэгэхээр өнөөдрийн хуралдаан бол цаг үеийн олс их чухал хуралдаан. Өвөл бид нар хуралдаж байхад аймгийн дарга нараас ерөнхий сайдад энэхүү юм өргөтгсөн хуралдааныг хийж бидний дуу хоолойг одоо бүх сайдуудад дуулгаач гэсэн хүсэлт маань өнөөдөр биелээ болж байна. Тэгэхээр яагаад гэвэл бид нэр тэр дундаа Налсын аймгийнхан бол тэр болгон Улаанбаатар орж ирээд яваад болцоо хомос ирлээ гэхэд тодорхой хэмжээний сайд нар бус асуудлыг шийдэхэд бол ихэнх цаг хугацаа ордог. За өнөөдрийн хуралдаанд бас би нэг их олон асуудал тавьсангүй. Монгол Улсын өнөөгийн засгийн газар эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах талаар олон шинэлэг ажил хийж маш их хүнд хэцүү нөхцөлд ингэж өдөр шөнөгүй сайн ажиллаж байна гэж ингэж үзэж байна. Иргэд олон нийт ч гэсэн ийм бодол санаа бол сонирхолж байгаа. За эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөөг засгийн газар санаачлан Улсын их хурл парламентаараа хилцүүлэн батлуулсан байгаа. За энэ ажлын хүрээнд бизнес эрхлэгчдад учирдаг аливаа хүндрэл бэрхшээлийг арилгах, дотоодын зах зээлийг тэлэх чиглэлээр бол тодорхой арга хэмжээнүүдийг авч засгийн газраас хэрэгжүүлж байна. Тухайлбал ашигт малтмлын хайгуулын ажлуудыг сэргээх, алт олборлтыг нэмэгдүүлэх, шатгууны импортын шинэ их үүсвэрийг бий болгох, анхны чөлөө худалдааны гэрээг Япон улстай байгуулсны эдийн засгийн үр дүнд нь бас экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг бодлогын чанартай арга хэмжээнүүдийг бол хэрэгжүүлж байгаа. За эдийн засгийн энэ хүндрэлээс гарах хамгийн чухал арга зам бол олон жил хоримтлагдсан байгаа энэ том төслүүдийг жинхэнэ утгаар нь дэлхийн уурхайн хэмжээнд очиж хөдөлгөх энэ төслүүдийг бол урагшин алхах энэ шийдвэрүүдийг бол гаргах шаардлагатай байгаа. За энэний дагуу ч гэсэн засгийн газар бол шаардлагатай бүх арга хэмжээ гаргах ёстой шийдвэрүүдээ бол гаргаж явж байгаа гэдгийг бол та бүхэн бас мэдж байгаа. Аливаа улс төр үзэл сурталчилгаа гэж улс орон хөгжих, урагшаа явах энэ бүх том төслүүдийг бол хөдөлгөх ингээд эдийн засгийг тэлэх болцоотой бүх нөөц болцоогоо дайчлаган ажиллах энэ замыг сонгосны дагуу бол бид нар тодорхой шийдвэрүүдээ гаргаад явж байгаа. Оюу толгой төслийн далдуурхаан бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар нийт 6 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалт татах, энэ чиглэлд шинээр ажлын байр нэмэгдүүлэх, дотоодын олон аж ахуйн нэгж компаниудыг энэ бүтээн байгуулалтанд татан оролцуулах бололцоо нээгдэж байна. За том төслүүд оюу толгой бол ганцхан том төслийг бол илэрхийлэхгүй 5-7 төслийн энэ арга хэмжээг бид нар бол усыг хуралтайгаа яриад бид нар бол ямар ч байсан 5-7 энэ орд газрыгаа зөвхөн баруун зүүн цанхын хэмжээнд биш ерөнхийдөө том бассейных нь хэмжээнд бол явуулъя. За энэ чиглэлээр бол шаардлагатай шийдвэрүүдийг засгийн газар усыг хурлаас өгсөн чиглэлийнхаа дагуу бол тодорхой гарах ёстой шийдвэр чиглэлүүдээ бол гаргаж шийдвэрлэж явъя гэдэг дээр бол усыг хуралтайгаа үндсэндээ ойлголцож байна. За ингээд ажлын хэсгийн гарах тогтоолын төслийн дагуу засгийн газар бол цаашдаа бол 5-7 энэ том ордыг төмөр замтай хамт хөдөлгөх энэ шийдвэрүүдийг бас ойрын хугацаанд гаргаж явах энэ болцоо нөхцөлийг бол гаргана гэсэн ийм итгэл үнэмшилтэйгээр бол засгийн газар бол ажиллаж байна. Тэг өнгөрсөн 2014 оны төсвийн тухай хуулиар батлаад төсвийн тодтголоор баталгаажуулсан орон нутагт байгаа өөрийг бидэнд ер нь өгөх үү гэсэн асуултыг асууж байна. Бүх сайд нарыг байгаа засгийн газрын өргөтгсөн хуралдаанаас орон нутагтай холбоотой ганц том шийдлийг хийгээд өгөөч. Энд бол бүх засаг дарга нар баярлна. За үүний ард байгаа Төм Бөмбөг аж ахуйн нэгж байгууллагууд банкны өршөөр эдийн засгийн хамгаалал
нэг том төгжээ мултарнаа л гэж ингэж бодож байна. Тэгээд танаас бас бүгдээрээ гуйж байгаамаа. Шийдэж байгаа. Энэ нэг 6 сартаа багтаагаад бид нар бас төсвийн алдагдлыг нөхөх хэмжээний бас засгийн газар өөрийнхөө дотоод байгаа энэ боломж дээр тулгуурлаад бас бага хэмжээний бонд босгоно. За тэгээд энэ асуудал шийдэгдэх бол эхний ээлжинд бас нэг шийдэгдэх хэмжээний хүрээндээ ямар ч байсан энэ асуудлыг шийднэ. Тийм учраас нэг төр дэсэх асуудал. Дээрээс нь Монгол банк яриад сангийн аман дээр болохоор зэрэг яг банкнд одоо өртөө зээлтэй муу зээл рүү орох байгаа энэ компаниудаа эхний ээлжинд гаргаж ирж бас асуудлыг зохицуулна гэдэг энэ чиглэлээр бол ажиллаж байгаа. За нэгдүгээрт сангийн сайдд нэг санал байна. Тэгээд 4 сарын 15-наас өмнө бүх одоо тендерүүдийг зарласан байх ёстой гэсэн бичиг өгсөн байгаа. За ингээд 4 сарын 15-нд одоо бид төхөн чинь за энэ 4 сарын 15-наас хойш зарлчих юм бол одоо нөгөө санхүүжилт нь олдохгүй мэнэ гэж яарч сандрал бүх тендерээ зарласан. Гэтэл одоо нөгөө тендерийн одоо мөнгө нь байхгүй та нар бас ингээд тооцоотой ер нь бол орж ирж байгаа төсвийн хүрээнд тендерээ зарлах ёстой байсан гэсэн тийм одоо бас чиглэлийг дараа нь өгч байгаа маа. Тэгэхээр энэ дээр нэг ажлуудаасаа уйлдуулахгүй бол нөгөө өнгөрсөн жилийнх шиг аймаг болгон 3 тэрбум төгрөгийн өртөө болдог асуудал маань дахиад энэ жил давтагдах гээд байна. Тийм учраас энэ үн дээрээ одоо ямар ч байсан тэр 4 сарын 15-наас өмнө зарлагдсан тендерүүдийг ямар ч л байсан энэ жил заавал санхүүжүүлэх тал дээр анхаараарай гэж бас хэлэх байна. Нэгдүгээрт Хүнс хөдөө аж ахуйн сайд, бурмаа сайд энэ Балай аж ахуй газар тариалангийн бүс нутгийн заагийг тогтоох дээр нэг санал байна. Энэ дээр бүсчлэн байдлаар биш одоо тэр аймгийн тэр сум гэж тодорхой зааж өгч бүсч өгөөч. Тэгэхээр Орхон аймгийн Жаргал сум гэхэл одоо газар тариалангийн бүс нутаг. Тэгээ энэ одоо маш газар нутаг багтаа тэгээд нэлээ мал ингээд суурсан эрдэнэ дотыг адагч. Тэгээ энэ дээр бас тодорхой яг тэр аймгийн тэр сум гэдэг дээр нь тогтоож өгөөч гэсэн санал байна. Хөрсний асуудалтай холбогдуулан би бас товчхон бэлчээрийн асуудлыг яриа. 64 оны төвшнгөөс ингээ харьцуулах юм бол 10 саягаар буурсан байгаа. 2015 онд 41.8 саягаар бас нийт газар нутгийн 19.9% нь бол уул уурхай хайгуулын эцсэнцэд явж байна. Энэ тоолонд бол бэлчээрийн маань газар тариалангийн газар багасж байгаа. Мал маань өсөд идэг. 100 одоо нэг га талбайд ногдож байгаа манай малын тоо өсдөг бэлчээрийн даац хэцүүдж байгаа. Бэлчээр маань төрийн мэдл байна гэдэг байгаа мөртлөө энийг зохицуулаагүйгээс болж эзэн гүйцснээс болж энэ бэлчээр маань асуудал хэцүү байдалд орох гэж байна. Тийм учраас энэ дээр бол гой анхаарч байгаа. Малчтаас ирж байгаа хамгийн их том өргөл гомдол бол нэгдүгээр тийм бэлчээр маань уул уурхайтай зөрчилж байна. Нөгөө талаар бол малын хулгайн асуудал гэдэг. Тийм учраас бид нар энэ асуудлыг зохицуулахаар ажиллаж байгаа. Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоол гэж байгаа. Мал амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн мод суулгаас өөр одоо улсын хилээр оруулах боомтонд Өмнөг аймгийн Гашуун сухад шивээ хөрөнгийн боомт байхгүй. Энэ хоёр боомтыг оруулж өгөх боломж байна уу юу? Энүүнтэй холбоотойгоор Гашуун сухатын хилийн боомтоор манхан свартлах энэ асуудлыг бас давхар шийдэж өгөөч. Би зүгээр сая сонсоод гайхчихсан. Одоо үнэхээр боомтныг л махатаа гаргаад өгөх юм бол одоо өстой боомтыг бол зүгээр төмөр нэмэр өстой. Ер нь хилээ тэр чигээр нээчмээр нэрэл тэгдэг бол одоо сая манай нэг компани хятад руу мах гаргах гэж бол одоо бүр гямлаа уулыг давах шиг юм болдгоо юм бэлээ. Японууд очоод мах авах үхээр авъя л гэдгийг. За тэгэл одоо яг авахтай өргөхтэй зүгээр өстой тэрийг бид нар ерөөсөй мэддэггүй юм бэлээ. Тэрийг бол одоо яамууд бол бидэнд зааж өгч явах хэрэгтэй байхгүй. Махны экспортгууд бид түүхийгээр махыг экспортлох нь бол хамгийн эрсдэлтэй бизнес. Энэ цаашдаа явахгүй. Одоо бид нар юу хийж чадах вэ гэхээр мах боловсруулах комбината харин байгуулад тушонкоор нь хийх юм бол энэ бодлогын хувьд бол маш том экспортын боломжийг бид нар олгоно гэдгийг ойлголцсон. Ингээд ер нь цаашдаа хэдүүл энэ талаар семинартай би энэ санал нэг байна. Баярлалаа. За харин сая одоо жишээлбэл арабууд дээр эхний ээлжинд 1 сая толгой мал дараа нь 5 сая хүртэлгээд тушаанг болгоод нөгөө савлгаатай нь гарах бол одоо тэр жастын үйлдвэр мах маркет энэ бүх том үйлдвэрүүд бол манайх ингэж хийх болцоотой байна. Тэгэхээр энэ дээр бол нэг цонхны бодлого бол үйлчлэл нь энэ дээр бол хүнс хөдөө аж ахуйн яам өөрөө зохион байгуулалтаа хийгээд за аймагуудтайгаа холбогдоод ажиллах ийм болцоо бол байгаа гэж бодож. За манай аймаг бол ажил үйлчлэлийн тоороо үзүүлэлтээр бол ер нь улсдаа тэргүүлж байх шиг байна. Тийм учраас одоо ажил бүрийн сайд болон шинэ зураг сайтаас ер нь жижиг дунд үйлдвэрийн сан, сүм хөгжүүлэх сан, саяны хөдөлмөрийн эрхлэлтийн сангуудын одоо байгаа хэмжээг нэмэгдүүлэх боломж байна уу гэдгийг хүсэж байна да.
ер нь түрүүний Шинзүрэг сайтын мэдээлэлээр бол одоо манай аймаг бол хамгийн их ажил хөдөлгөөний тоо их байгаа гэсэн тийм мэдээлэл гарлаа. Тэр бол үнэн. Манай аймгийн хэмжээнд бол баруун бүсийн хэмжээнд бол хамгийн их ном ихтэй 93,000 номтой тийм аймаг байгаа. Тэгээд одоо бусад аймагтай харьцуулахад бол малын тооч бага. Жижиг дунд үйлдвэрийн төслөөр танах 14 онд 43 төсөл тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон. Дараа нь бодомширмд оргуулж. Тэгэхээр энийхээ өгөөжийг бас сайн тооцоорой. Энэ чинь өртөө явж байгаа гэсэн үг. Энэ жилийн 10 тэрбум хуулиас танад хүн амын чинь тоонд харьцуулаад 500 тэрбум өгсөн. Нутгийн чинь онцлог харгалзаад сая бид нар төсөл шалгаруулалтын дээр бас азлагдсан Баян Улгийн аймагт гээд бас гишүүдийн санал маш их ирсэн. Тийм учраас бас нэлээд хэдэн төслийн асуудлыг нь шийдэж өгсөн байгаа. Тийм учраас бол таны хүсэлтээр нэмж өгөх юм бол байхгүй байгаа зүйлийг маш сайн хийгэрэй гэж би хэлье. Тэр замтай холбоотой асуудал урдлын хөгжлийн банкаар хэрэгжижсэн төслүүд явж байгаа юм байлээ. Энийг зам тээврийн яамнаас би лавлж өгөөд хизээ яад дуусгахын тодорхой болгоод хэлээд өгч. За баярлалаа. Хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөр эрхлэлтийн бодлого үйл ажиллагааны талаар хөдөлмөрийн сайд чин зориг мэдээлэл хийлээ. Үүнтэй холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэрээр 2015 онд аймаг, нийслэл, орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах, ажлын байр хадгалах, иргэдийг ажилгүйдэлд өртгөхөөс сэргийлэх болон шинэ ажлын байр бий болгох чиглэлээр шинэлэг арга хэмжээг санаачлан зохион байгуулж хэрэгжүүлэх, үр дүн тайлгнахыг хөдөлмөрийн сайд болон аймаг нийслэлийн засаг дарга нарт үүрэг болголоо. Бид төрийн банк болоо сангийн яамтай хамтраад хөдөлмөртийг дэмжих сангаас олгож байгаа жижиг зээлийн 80% нь төрийн банк батлан даалтуудаа гаргадаг байх юм одоо журмыг энэ оны 5 сарын 1-ээс хэрэгжүүлж эхлэв байгаа. Энэтэй холбоотойгоор бид удахгүй хөдөлмөртийг дэмжих сангаас төрийн банкнд байршуулах жижиг зээлийн их усрыг 13 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр одоо төлөвлөж байгаа. Засгийн газар засаг дарга нартай хуралдав. Өнөөдрийн хуралдаанд бид нар бол төсөв санхүү миний хувьд, манай аймгийн хувьд төсөв санхүүтэй холбоотой асуудлыг тавилаа. Энэ бол бас нэлээд чухал асуудал. Юу гэхээр эрчим хүчний зохицуулах газар, улс хангамжийн одоо зохицуулах газар гэдэг энэ зохицуулалтын зөвлөлүүд энэ үн өртгөө төсөвтэй уялдуулахгүй, сангийн яамтай уялдуулахгүй, засгийн газартай хэлэлцэн тохиролцохгүйгээр ингээд үн тарифаа нэмждэг. Ингээд одоо төсөв батлагдсны дараа дээрх одоо тарифууд нэмэгдснээр орон нутагт төсвийн одоо өр тусгалгаан дулааны өрүүд ингэж үүсэж байна. Ялангуяа одоо өнөөдөр зөвхөн тулгамжийн асуудлаас гадна хөгжлийн тухай бас яриа бас энд бол яригдлаа. За манай аймгийн хувьд бол бас бодит саналыг бол тавьсан. Монгол улсын одоо хэмжээд хэрэгжиж байгаа маш том төсөл олон улсын онгоцны буудлын төсөл байгаа. Бид энэ дээр нэг л асуудлыг гол тавьсан. Аж үйлдвэрийн яам үйлдвэржүүлэх бодлого бол ирээдүйд бол одоо Монгол улсын төв хэсэг болох Төв аймгийн олон улсын онгоцны буудлын орчинд баригдах төмөр зам, авт зам энэ одоо шинэ хааб болох энэ төв хэсэг дээр бол төлөвлөлтөө хийгээч гэдэг саналыг бол би тавьсан юм аа. Тэгэхээр Хэнтэй аймгийн төвд Хэнтэй аймгийг хөгжүүлэх гол одоо зорилтууд гэх юм бол зорилгын хувьд авч үзэх юм бол бид нар нэгдүгээрт Хэнтэй аймаг өөрөө их түүхэн газар нутаг эхэзэн Чингис хааны төрж өссөн нутаг түүхэн үйл явдлуудаар баялаг ийм газар нутагтай. Тийм учраас Хэнтэй аймаг бол аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон зорилт тавиад ажиллаж байгаа. За энэ зорилтын хүрээнд бол бид нар энэ аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бол Чингис хааны түүхэн зохицолгоорыг Чингис хотынхоо ойролцоо байгуулъя. Тэгээд бүх одоо түүхэн газар нутгууд сумдуудаа энэ зохицолгортойгоо холбосон аялал жуулчлалын сүлжээ ийм одоо аялал жуулчлалыг хөгжүүлэе гэдэг ийм одоо бодлого гаргаад энэ чиглэлээр Чингис хааны түүхэн зохицолгорын зураг төслийн ажлуудыг бол энэ 2 жилийн хугацаанд хийж боловсруулаад одоо дуусгах шатантай явж байна. За бид бол энэ нийгмийн соён гэгээр хүний талаар бол хийж байгаа нэлээд олон ажил байгаа гэж бас ер нь одоо бас онцолж хэлмээр байна. Өнгөрсөн одоо хугацаанд бол зөв Монгол завхан хүүхэд хөтөлбөр, эрүүл мэнд эрс шинжил хөтөлбөр, хүүхд залуусын хөгжлийн хөтөлбөр, ард иргэдийг одоо соён гэгэрүүлэх хөтөлбөр гэдэг энэ Монголын нэртэй эрдэмтэн докторууд, алд ухааны судлаач, сэтгэл зүйчид гээд олон хүмүүсийг өөр лекц ном уншуулах гэдэг энэ ажилд бол хүний төлөө чиглэсэн одоо бас 4 ажлыг хийлээ. За хүүхэд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн төв байгууллаа. За Завхан аймгийн 9981 гайхамшиг гэдэг одоо 9 бот номыг нутгийнхаа эрдэмтдийн хүчээр бүтээж одоо хэвлэхэд бэлэн болж байна.
Энэ номонд бол Завхан аймгийн уул ус, ургамал амьтан, хүн зон, түүх соёл гээд бүхий зүйлийг багтаасан ийм одоо зүйл юм. Цаас нисэн одоо үг нисэн одоо цаас үлдэн гिचийн үлгэрээр энэ нутгийнхаа одоо бас гайхамшигт энэ зүйлийг бол бичиг ном цаасанд буулгаад үлдээж байгаа нь бол ард иргэдийнхаа танин мэдхүүн боловсролыг тэлэх, ерөнхий мэдлэгийн одоо бас сар хүрээг ахиулах, нутаг усаараа бахархах үзлийн галыг төлөвшүүлэх гээд чиглэсэн бас ийм одоо бас чухал ажиллаа л гэж энийг бол ингэж ойлгож байна. За манай Говьсөнбөр аймаг бол өөрөө тийм газар нутгийн давуу байрлал дэд үтс өгсөн өнөөдрийн засгийн газар хуралдаан өсөлдөх чадвараараа бол одоо аймагуудаас бол эхний 3-таа баг байж байгаа. За тийм учраас ч бол засгийн газрын бодлогын хэмжээнд бол Говьсөнбөр аймаг орчихсон. За тэр тийшээ бодлого түлхүү хөгжүүлээгээ сая өнөөдөр илтгэж гисэн дурддагдж байна. За ер нь логистикийн чиглэлээр бол манай аймаг бол ер нь бол одоо хөгжлийн маань одоо гол зөв юм байгаамаа. Тэгээд одоо манай хажууд зэрэгэлдээ байдаг аймагуудын одоо бичил уурхаанууд болон янз бүрийн төмрийн хөдөлгөж онцны уурхаанууд бол Говьсөнбөр аймагаас ирж одоо талбай дээрээс ашиглаж одоо ачаалтаа хийдэг одоо төмөр замаар. Энэ нь бол ингээд том талбайнууд байгуулагдахад хүрсэн байж байгаа. За тэгээд энэ дээр бол одоо аж ахуйн нэгжүүд бол өөрийн хүсэлтээр очиж одоо юм үйл ажиллагаа явуулж байгаас эндээс ч бол орлого олж байна. За тэгээд дээрээс нь бол одоо шивээ говь уурхаа дээр одоо станц баригдах гээд бас яригдаа явж байна. Энэ бол бас засгийн газрын хэмжээнд шийдлээ бас асуудал явж байгаа шиг байна. Манайд бол олон төсөл явж байна. Монгол улсын 3 сая тонн цемент хэрэгтэй. Түүний 2 сая тонныхын цемент үйлдвэр манай дээр босч байна. Өргөн суманд нэг нь босч байна. Нэг нь 70-60 суманд босч байна. Нефтийн үйлдвэр барих шийдвэр гаргасан засгийн газар. Говийн бүсд нь манай аймаг дээр барих шийдвэр гаргачлаа 2 сая тонн хүртэл өвчин чадaltaй нефтийн үйлдвэр. За нөгөө хелам гараад байдаг ураны шар нутаг хийх үгүй юу гэж яриад байна шүү дээ. Энэ шинжлэх ухааны ололт амжилт нь болоо торгон үлгөө өгөл бид бол байгаль маард торгуул хийлгэж. Энэ бас цаашаа явах тал руугаа орж байна. Тийм ээ. Жоншны бүх үйлдвэр үндсэндээ боловсруулалт манай аймаг дээр явдаг. Тэгэхээр жоншны том кластер байгуул. Кластер гэдэг нь нэг үйлдвэр бол хаягдaltaй гарна. Нэгсэг үйлдвэрийн дунд хаягдлах боловсруулалт үйлдвэртэй хамт хийгээч. Тэгвэл жоншны кластер гэж. Тийм учраас манай аймаг бол бид нар сум болгоно үйлдвэртэй болгоё гэсэн асуудал. Аймгийн зорилго юу? Манай зорилго бол ерөөсөө энэ ойрын 2-3 жилд бол ерөөсөө доктортой хөгжлөөр байна. Доктортой хөгжлөөр. Савлаад байд. Аль нэг салбар нь хүндэрчгэдэл тэгэл эдийн засаг муудаад л өөршөөрөнд ороод цалингаа тавьж өгдөг болоод байд. Одоо бидний хөгжил биш. Доктортой хөгжлөөр орохын тулд манай аймаг бол 5 чиглэлийг сонгоод авсан байна. Хүний хөгжил, тийм ээ? Гол юм хүний хөгжил. Хүний хөгжүүлээгүйж үйлдвэр бариад чаддаг хүн ирэл ажиллаж байна шүү дээ. Орлого нь орон нутгад орохгүй, Монгол улсад орохгүй. Тийм учраас хүний хөгжүүлэх асуудал 1 номер, 2 дахь нь дэд үтсээ хөгжүүлэх, дэд үтс тээврийн эдийн засаг гэсэн үг. 3 дахь нь бол мал аж ахуй газар тариалан байна. Мал аж ахуй газар тариалан бол асар их орлого олох боломж. 4 дахь нь бол үйлдвэрүүд байна. Нөгөө сая тэгээ сумдаа үйлдвэржүүлээ, аймаг орон нутгаа үйлдвэржүүл. 5 дахь нь ерөөс аялал жуулчлал. Энэ 5-ыг хөгжүүлээ гэж суур үндсээр тавьж байна. Эндний цаашаа нэг 5-аас 10 жилийн хөгжлийн төлөвлөгөө ярьж байгаа. Энэ цаашаа ингэ явах юм бол манай аймаг тэгээд энэ 5 салбарын аль нэг нь хүндрэлээ гэхэд нэг 2-3 дээрээ бол доктортой байх боломжтой. За ер нь бол одоо бид бүхэн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг одоо аймагт үр дүнтэй ашиглах талаар бол нэлээд одоо туршлагагүй байсан одоо тийм асуудлууд бай. Тухайлбал зураг төсвгүй байх. Зураг төсвийн одоо төсвийн одоо бодиттой байх тухай асуудлууд байсан. Тийм учраас бид нэр бол ер нь ил тод байдлыг ил болох, байгаль орчноо хамгаалах, ялангуяа энэ жил бол бид бүхэн аймгийг бол хөдөө аж ахуй дэмжих, аялал жуулчлалыг дэмжих жил болгосон учраас одоо Дундгой аймаг бол ялангуяа бол одоо уул уурхай гэхээсээ илүү мал аж ахуйгаа дэмжих, байгаль орчноос сэргээх, аялал жуулчлалын баазуудаа дэмжих ийм бодлогуудыг хийж зураг төсвүүдийг одоо бүрэн гаргаж зураг төсөвтэй ийм ажлуудыг бол эхлүүлж байгаа. Үүний жишээгээр бол одоо бид бүхэн сүм хөртийн одоо нуурыг бас сэргээх гэж байна. За 300 үнэний одоо фермийг байгуулах гэж байна. Өвлийн хөлөмжтэй болж Мандалгаа хот маань одоо өөрсдийнхөө хүнсний нарийн ногоог говьдаа бүрэн одоо хэрэгжилж чаддаг, одоо хэрэгэлдэг болох тийм аймаг болох зорилтуудыг хэрэгжүүлэх зэрэг маш олон ажлууд байгаа. За өнгөрсөн жилүүдэд бол бас манай 2 суманд одоо сумын төвийн шинжилгээ хэрэгжиж байгаа. Ариун цэвэр усан хангамжийн төсөл хэрэгжиж байна. Гэх мэт ер нь бол одоо зай завгүй ингэж л ажиллаж ирлээ да. Ер нь Монгол улсын хувьд бол цаашдаа
алслагдсан бүс нутгаа жигд хөгжүүлэх, хөдөө орон нутгаа одоо жигд хөгжүүлэх, мөн төвд байгаа санхүүгийн болон бус эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх замаар энэ төвлөрлийг бууруулах, Монгол орны бүх нутаг дэвсгэрийг одоо эзэнтэй хүн амьдрах одоо орчинтой нөхцөл болох асуудал бол зайлшгүй шийдэх асуудал. За энэ хүрээндээ бол ер нь цаашдаа Монгол орны хэмжээнд баруун бус нутагт эдийн засгийн нэг юм коридор одоо бий болно. Яагаад гэвэл Алтай одоо нуруу гэдэг бол 3000 гаруй километр үргэлжилсэн газар нутаг томтой одоо Монгол, Хятад, Казахстан, Оросга 4 том одоо газар нутагтай орныг хил заагийг заагалж байдаг ийм том нуруу. Тэгэд энэ нуруугаар бол дуртай газраар нь ачааны машин гэдэг юм уу даваад их болцоо байдгүй. Энийг бол хамгийн одоо төгс замаар тоорч Орос Хятадыг холбосон ийм Азийн босоодын хэлгийн А4 чиглэлийн зам баригдаад үндсэндээ одоо жил хагасын дараа дуусгах чинь. За энэ зам баригдсанараа олон улсын таранзэс ачаа тээвэр за бусд одоо аялал жуулчлалын үед маш том одоо боломж гарч ирнэ. Тэгэхээр энэ боломжид бид нэр Монгол орн бас санаачлагтай орох. За нөгөө талдаа энэ 21-р зууны эхний хагас хүн ам за хөрөнгө санхүүгийн хамгийн их төвлөрөл энэ Алтай нурууг тойрсон Орос, Хятад, Казахстан энэ бүс нутагт одоо хийгдэхээр байгаа. Тэгээд нөгөө талдаа манай урд талаар явж байгаа торгоны зам, за хойгоор явж байгаа алс торнтын одоо гол хоёр магистрал замтай холбосон энэ А4 чиглэлийн замыг дагаад эдийн засгийн ийм одоо боломж үрдэж байна. Тэгэхээр энэ боломжид Монгол орн өөрөө санаачлагтай оролцох, цаашлаад Алтайг тойрсон эдийн засгийн хамтын ажиллагаанд одоо идэв санаачлагтай оролцох хэрэгтэй. Аймаг нийслэлийн засаг дарга түүний тамгын газрын 2014 оны ажлыг дүгнэж бүстэй өндөр үнэлгээ авсан аймаг нийслэлийн засаг дарга нарт шагнал гардуулах арга хэмжээ засгийн газрын өргөтгсөн хуралдааны үеэр боллоо. Улсын хурал засгийн газраас батлан мөрдүүлсэн бодлогын баримт бичгүүд засгийн газрын болон засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлд байгууллагын чигүүрэг, ил тод, нээлттэй байдал зэргийг харуулсан 8 бүлэг үзүүлэлтээр үнэлж дүгнсэн байна. Төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр орон нутгийн удирдлага, төр захиргааны байгууллагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ажлын үр дүнд хөндлөнгийн үнэлгээ хийж, тухайн орон нутгийн иргэдээс авсан санал суулгад өгсөн хариултыг үндэслэн дүгнэлээ. Төрийн албаны авилга, хүнд сурталыг арилгах чиглэлээр хийхээр төлөвлөсөн ажлын гүйцэтгэл, үр дүнг авилгатай тэмцэх газар болон холбогдох бусад байгууллагуудаас өгсөн үнэлгээг үндэслэн гаргалаа. Аймаг нийслэлийн засаг даргын тамгын газрын 2014 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний дүнгээр аймаг нийслэлийн дундаж үнэлгээ 77.4 буюу 387% дундаж оноотой байгаа нь засаг даргын тамгын газрууд үндсэн чиглэлөө бүрэн хэрэгжүүлж ажилласан болохыг нотолж байна. Өнгөрсөн жилийн энэ бүтээн байгуулалтын ажлын үр дүнд бол Улаанбаатарт бол ажилгүйдлийн төвшин эдгээр нөгөө бүхэлдээ уул уурхай уналтанд орсон тийм ээ. Ер нь нийт эдийн засгийн бүхэлдээ саарл бий болсон боловч Улаанбаатарт бид өнгөрсөн жил ажилгүйдлийнхаа төвшин ер нь алд туучаагүй нэлээд. Өөрөлдөл ажилгүйдлийг харцсангуй бага одоо хувьтайгаар барьж чадсан. Энэ жил сая гаруй намын төл авж байна. Тэгэхээр 90 онд сая малын баяр тэмдэглэж ирсэн бол өнөөдөр сая мал төл адилж ийн гэж ийм одоо зүйлүүд байж байна. Энэ од бүхэнтэй холбоотой хүмүүсийн одоо дундч наслалт бас нэлээд өсөж ирж байна. 90 онд Сүхбаатар аймгийн хүн ам 64.1 одоо наслж байсан бол 2008 онд 68 одоо 71.3 буюу улсын дунджаас өндөр. Тэгэхээр ер нь одоо хөгжил дэвшил одоо бүтээн байгуулалтын үр дүн хүмүүсийн сайн сайхан юугаар хамжигддаг бол түүнээс насчил юм байдаг. Энэ одоо бүх үзүүлэлтээр Сүхбаатар аймгийн хувьд нэлээд өндөр үзүүлэлтүүдийг авсан байж байгаа. Яг хөрөлд Шилэг аймаг бол 14 оныхаа ажиллаар Шилдэг аймгаар шалгарч л засгийн газрын орол дарааллыг шийдвэрлсэн байл. Энэ бол манай шилэгчүүдийн сүүлийн жилүүдэд бол энэ эдийн засгийн нөхцөл байдал, улс төрийн янз бүрийн хүндрээдийн нөхцөл байдлаас үл шалтгаалаад үйлдвэрлэлээ сайн болж байгаатай маш салбарт. Өнгөрсөн 14 онд бол Өвөр хангай аймагт олон бүтээн байгуулалт ажил хийгдсэн. Бид нар дотроос нэг 3 ажлыг зохиод урдаад хэлчихье гэж бодож байна. Нэгдүгээрт нь бол 10 ихэр хар харин хотод инженерийн шугам шилжээний шинжилгээ ажил нэлээд сайн хийгдсэн. Нийт 13 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн. Ингэснээр 12 хотод нэг 50 мянган хүн орчин сууж амьдрах нөхцөл болцоо бүрдсэн байна.
Хоёрдугаар асуудал нь бол орон сууцны хангамжийг сайжруулах асуудал дээр анхаарал тавьсан. Сүүлийн 5 жилд нэг 1000 гаруй айл орон сууц баригдчихжээ тийм. Өнгөрсөн онд бол нэг 475 айл орон сууц баригдсан. Цаашдаа орон сууцны борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд инфраструктурын зээлийн урьдчилгаа хэмжээг багасгах асуудлууд төрийн чухал байна. За 3 дугаар асуудал нь бол битүү зах барих тухай засгийн газрын шийдвэр гараад аймагуд битүү зах бариад байгаа. Тэгээ бид нар энийг бол төрөөс хөрөнгө гаргахгүйгээр хувийн хөвшлийн санхүүжилтийн үндсэн дээр худалдааны төвд бий болох хэлбэрээр битүү цагаатай асуудлыг өөр хангалттай шийдвэрлсэн. Энэ бол 3 дахь том ажил гэж бодож байгаа. 4-дүгээрт нь бол ноосны үйлдвэр, барилгын материалын үйлдвэр гэдэг үйлдвэрүүд бий болсон. Энэ орон нутгад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байр нэмэгдүүлэх орон нутгад ийм сайн талтай. Энэ чиглэлээр өнгөрсөн он ноосны үйлдвэр бий болсон. Жишээл нь ноосны үйлдвэр гэхэл 5 тэрбум төгрөгийн өртөгтэй орон нутгаас 98 ажлын байр бий болгож байгаа. Гээд ийм одоо давуу талтай ийм өнгөрсөн оны ажлын хувьд бол нэг ийм сайн жил байсан гэдгийг зориуд хэлмээр байна. 2014 онд Ус аймагт дэд үтсэн салбарт нэрэд ажил хийлээ. Хөгжлийн банкны бондын санхүүжилтээр улаан зүрэн болгон чиглэлийн 190 км автозамыг ашиглан хүлээж авлаа. Мөн гудамж төслийг амжилттай хэрэгжүүллээ. 7 м замыг 14 м болж өргөн болгосон. 4-5 см хүчтэй хийдэг байсан бол 8-аас 18 болгоод бүх одоо газар доорх, лотгийг хийх, шилэн хайбныг суугжуулах, цахилгаан шугамжуулалтыг суугжуулах гэдэг одоо газар доорх ажил гүүр хоолойд бүрэн хийсэн бол Ус аймагт амжилттай хэрэгжсэн ажил. Дээр нь өнгөрсөн 2014 онд 464 айлын орон сууцыг одоо хувийн байгууллагууд барьж ашиглан хүлээн өгч өглөө. 2013-14 оны ажлын бөмбөр бол Ус аймагт халдвар төвчний гаралт 2 дахин багаслаа. Сүүлийн 20 гаруй жил хугацаанд анх удаа хүн ам маань өсөлтөд гарч байна. 2013 онд иргэдийн хадгаламж 9.8 тэрбумаар өсөж байсан бол 2014 онд 7.6 тэрбумаар өсөж байна. Нийт иргэдийн хадгаламж 61 тэрбумд хүрч хадгаламж эзэмшлийн хэмжээгээр одоо Монгол улсад одоо 1-р байранд орж байна. 98 гүн өрсөлдөх чадварын хайлгаар Ус аймаг бол боловсролын төвшингээр ч гэсэн Монгол улсад 1-р байранд, ажлах хүчний чадамжаар 2-р байранд, бизнесийн үр ашгаар бол 4-р байранд орж байгаа. Мөн 2014 онд Ус аймаг нийгмийн салбарт, боловсрол, эрүүл мэндийн салбарт бол онцгойсон бодлогын шинжилгээ ажлуудыг хийлээ. Хүүхдийн шүдний өвчлөлийг одоо бууруулах ажлыг амжилттай зохион байгуулж байна. Мөн давсны хэрэглээг бууруулах, чихрийн хэрэглээг бууруулах, эсвэл одоо ялангуяа хүн амыг эрүүл мэнд хамгаалах дадлаг хвшил рүү хвшил сургах тэр ажлыг нэлээд хийж байна. За нэг засгийн газраас бол бас нийгмийн суур харилцаанд нөлөөлөх үз эдийн засгийн бас тодорхой асуудлууд болдог. Эрчим хүч, улаан будааны үнийн асуудлууд, мөн шатхууны үнийн асуудлуудаас бас дэлхийн зах зээлийн ханштай болон амун дотоодын энэ эдийн засгийн хөшүүрэгтэйгээ холбоотой харилцан хамааралтай тодорхой арга хэмжээнүүдийг авахар бас төлөвлөж байгааг бас та бүхэнд мэдэгдэхийг хүсэж байна. За мөн тариалан бүхий аймагуудын удирдлагууд үр тариа, улаан будааны борлуулалт, нийлүүлэлтийн асуудлаар бас тариалан эрхлэгчид, гурил үйлдвэрлэгчдийг нийлүүлэлт, мөн үн ханшны асуудлаар эртнээс бас гэрээгээр зохицуулах талаар тодорхой ажлуудыг хүнс хөдөө аж ахуйн яам, удирдлага, бурмаа сайттай холбогдсон энэ чиглэлээр бас санал санаачлага ажиллах шаардлага байгаа гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За энэ бүх ажлуудаа хийж засгийн газар өмнөө байгаа тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэхэд улс төрийн доктортой байдал, улс орны өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх чадамжтай ийм удирдлага ажиллаж эдийн засаг нийгмийн нөхцөл байдлаа удирдан чиглүүлж авах ёстой. Энэ хүрээнд бол орон нутгийн түвшинд иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын хамтын ажиллагааг бол чухалчлан тэмдэглэж, би өөрөө бас аймгийн удирдлагуудтай иргэдийн хурлын дарга нартай хийсэн видео хурлаар шууд аливаа ажилд бол одоо ажил хэрэгчээр хангаж үлдэж байгаа дараагийн сонгуул хүртэлх хугацаанд ус төрчихгүй, бие биенээ огцруулах асуудлыг гаргахгүй байхыг бол ерөнхий сайдын хувьд бол хатуу сануулсан. Тэгсэн ч бас зарим аймаг дээр бол ганц нэг бол хөдөлгөөн гарахыг шахсан. Тийм учраас би өнөөдрийн өргөжсөн хуралдаан дээр дахин хэлж байгаа. Үлдэж байгаа хугацаанд элдв ус төрөөр оролдохгүй, ус орон нутгаа хөгжүүлэх асуудалтай бүрэн анхаарлаа хандаж оролцуулах шаардлагатай гэж ингэж үзэж байгаа. Энэ чиглэлээр аливаа иргэдийн төлөөлөгчдийн хурал дээрх хөдөлгөөн элдв ус төрсөн үйл явдлыг огтоос дэмжихгүй, хүний өөрийн гэлгүй, ерөнхий сайд өөрөө ус төрчихгүй учраас аймагуд ус төрчих асуудал огт байхгүй шүү гэдгийг би дахин хатуу хэлж байна. Сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуусах төгсөж байгаа энэ цаг үед бид нар бие биенээ огцруулах тухай биш, харин яаж нэгдэж хамтарч энэ улс орны өмнө тулгамдсан байгаа асуудлуудынхаа ард нь гарч бодож сэтгэж ажиллах
талаар бол харин та бүхэнд бол ажиллах зайлшгүй шаардлага байна гэдгийг бол дахин сануулахыг хүсэж байна. Засгийн газар засаг дарга нартай хуралдав.